энэ гишүүнчлийн шийтгэлийн асуудал шилжүүлэх үед маш гарч ил. Тэгээ шийтгэлийг үнэхээр их олон талаас нь шийдэхгүй бол баг намайг гишүүнчлэхгүй болох хэлбэр явагдана. Тэгээ үндсэндээ түрүүн оюун гэрэлтний тэр юунд гарчлаа шүү дээ. Нэг хүн шийдэх биш нийтээр шийдэх шүү гэж. Үнэхээр тийм. Тэр хүн сар юм уу 3 сард явах төвчээртэй байхгүй хөдөө болоод. Нэг бол зүгээр тэр чигтээ намаасаа гарна. За хамт олонтойгоо аав ээжтэй ах дүүтэйгээ компанитайгаа юутай байдیں۔ Нэг хөдөөний манай ахмад гişүүд ялангуяа нэг үнэтэй гişүүд ардаад 50-60 хүнтэй байдаг. Тэр 50-60 хүнийг л шийдэх гэсэн үг шүү. Энэ бол энэ намын шийтгэл бол энэ. Тэгэхээр энэ яаж хамгаалах юм сүлд нь. Шийтгэлийг хамгаалах хоёрыг их сайн бодож дөрвөнд шинжил тусгаарай гэж нэгдүгээр асуудлыг ингэж хэлсэн. Хоёрдугаар асуудал үнэхээр тэр доктортой хугацаа. Одоо үр зэгээ ч гэсэн бид нар явж штэ. Сүүлийн 2 жил артаас явж байгаа тэгдэгдээс штэ. За одоо яа 2 жил хайчих. Сүүлийнхээ 2 жил орж ирж чад юм хий. Ийм шинж явдаг учраас ерөөсөө 4 жилийн докторыг бол дөрөнд хийж өгч энэ 2 жилийн хугацаанд бүгд авах хэрэгтэй. 2 жил гэдэг нь ерөөсөө байж болохгүй. Харин зөвхөн түрүүний тэр оюун гэрэл даргын сан дээр гардаа шүү. Зөвхөн сандаг асуудал яваал бортоо тэмдэглэл үлдээдэг хэлбэр шилжүүлвэл энэ бол маш үр дүнтэй бол гэдэг асуудал байна. За дараагийн асуудал дээр хөдөөнийг эргэж байгаа асуудал энэ намын мөнгөний асуудал хүнд байна уу? Нэг дарга сангуучд авдаг, яасны мэдгдүүд дуусчдаг. Тайлан байдгүй сүүлд нь би огцох юм чинь над хийх юм бохол харамлагдсан гэж чад энэ дээрс буугаа явчихдаг. Тэгээ буугаа явуулсан хүний араас бид намынхаа гишүүнийг яах юм? Ийм учраас энэ санхүүгийн асуудыг шилэн болгох, ил болох асуудал дээр өргөн дээр нэлээд одоо асуудал орсон юм шиг энийг бас нэлээсээ ярилцаж хийгээ ингэж хэлэх гэсэн. За дараагийн асуудал бол тэр залуучууд, эмэгтэйчүүд дээр бас оюун гэрэл даргын эсрэг саналтай сая хүмүүс байл. Энийг зүгээр би өөрөө хэлж байгаа шүү дээ. Хэлж байгаас хэлээс аргалах. Залуучууд, эмэгтэйчүүд гээд хүний эрх хэрэгчдэг дээдсэн нам штэ бид нэр. Тэгээд залуу хүн гэж яатсан. Залуу ковод авч орж явсан ямар хүчтэй. Эмэгтэйчүүд гэж яатсан. Эмэгтэй ковод авч явах юм чтэй. 5 хүн ирнэ, 2 нь ковод авч 3 хүн дээр өсөлдөн. Хүний эрх хэрэгчдэг эдэлдэг улсууд ташмцаач хариул гэх ингэ шахаад байл. Тэгээ энийг бол одоо бас бид нар бодох асуудал юм байл. Үнэхээр залуу хүмүүс хинээс юугаар нь гоохи харин тэдийг манлайлаад тэр лөө ороод хүчээ түрээд ингэ явж явах хэрэгтэй шүү гэдэг юм дээр залуучууд нонгочнд дарах гэж байгаа биш. Бидэрт тэр юм хийж өг тэрийг чинь бид нар хэрвээ сайн залуучууд хийж ивэл бид нар энэ чинь дэмжээ гэдэг санал гаргаж байна. Тэгээд хэлж ил. Эмэгтэй гэдэг за эмэгтэй хүүхдэд оруулах хэрэгтэй гэдэг 5 эмэгтэй ордог нөгөөт нь чадваргүй сүүлд нэг үнэтэй судал алддаг. Энэ бол зүгээр яг нийтлэг биш байх л. Гэхдээ энэ гардаг орнуудын ажил шүү гэдэг юм дээр хэлж өгөөч гэсэн. Тэгээ энийг бол бас анхаарал нэстэй гэж. За ингээд тавханд баярлалаа.